Ахмадын зээлийн хугацааг оны өмнө 36 сар болгох шийдвэр гаргасан. За гэхдээ 36 сарын зээл олгохын тулд зарим банкуд батлан дагч хамтран зээлдэгч шаардаж эхэлсэн байна. Бага тэтгэвэр авдаг ахмадуудын хувьд сар шинийн баяраа тэмдэглэхийн тулд тэтгэврийн зээлээ тулгаж авах нь бий. Иймээс ч арилжааны банкуудын шалгуурыг буулгаж өгөх хүсэлтүүдийг тавьж эхэлжээ. Харин улс төрчдийн зүгээс энэ асуудлаар сар шинийн баяраас өмнө дахин арилжааны банкудтай уулзаж зөвшөөрлөх ёстой гэж үзлээ. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацаа 36 сар болгох шийдвэр бүтэн жилийн турш маргаан дагуулсаар эцэстээ намрын чуулганы төгсгөлд Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцсэн. Одоо байгаа зээлийн хүүх хэмжээг нь өөрчлөхгүйгээр хугацааг нь 36 сар болгож төлөлтийн хэмжээг нь бууруулах шийдвэрийг гаргасан байдаг. Монгол банк арилжааны банкудтай уулзалт хийсэн. Монгол банкны мөнгөний бодлогын хоороо өнөөдөр хуралдаад тэтгэврийн зээлийн эрсдлээр жинсийн хувийг 100% болгож бууруулад эргэн төлөлтийн хугацаа 36 сар болгосон. Ингэснээр мэдээж сард ирэх ачаалал нь бууж байна. Заавал байх нөөцийг тэтгэврийн зээлээс хассан шийдвэрийг Монгол банкны мөнгөний бодлогын ороо гаргасан байна. Гэхдээ энэ бол бүх асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. За гэхдээ энэ нь 36 сар хугацаатай зээл авах гэсэн ахмадуудад шийдэл болж чадахгүй гэх гомдлоод хөвөрсөөр байна. Тодруулах юм бол нэр бүхий банкуд тэтгэврийн зээл олгохдоо өр орлогын харьцааг тогтоосон 36 сарын зээл олгохын тулд хамтран зээлдэгч болон батлан дагч шаардаж байна гэх гомдлууд ирсээр байгаа юм байна. Одоогоор бол төрийн банк бол одоо 36 сараар бол одоо нэмж зээл олгож байна. За хаан банк бол 36 хүртлээр бас нэмж зээл олгож байгаа боловч 70-30-ийн харьцаагаар. Гэхдээ нэг зүйлийг бас харгаж ирчлээ гэдэг бас ахмадууд маань одоо бараг сүүлийн 3-4 хоног бол битүүл хандж байна. Энэ юу вэ гэхээр батлан дагч гэдэг нэг зүйлийг оруулаад ирсэн байж байна. Өөрөөр хэлбэл 18 сараас дээш авсан хүн бол нэмэлт батлан дагч тэр нь заавал өөрийнх нь төрсэн үр хөвгт одоо байх ёстой. Тэр нь одоо зээлгүй байх ёстой. Эсвэл зээлийн одоо муу түүхгүй байх ёстой гэдэг ийм шаардлага тавьчихаар ахмадууд авч чадахгүй байна гэдэг ийм асуудал тавиад байна. Тэгэхээр энэ асуудал дээр бас одоо эргэж бас хараач. Тэтгэвэр бол өөрөө бол найдвартай эргэн төлөгддөг учраас үүн дээр бол заавал батлан дагч гэдэг бас нэг талаараа бол заавал төрсөн өрөөхөө тэрэн зээлгүй тэргээд ийм шаардлага тавьчихаар бол одоо үндсэндээ одоо нэг 18 сарын тэтгэврийн үлдэгдэлтэй ахмад бол нэг 6 сарыг авахын тулд нэг батлан дагчийг татаж авч ирж ирнэ те. За мөн тэгээд дээрээс нь одоо хүүг бас урьчилж авч яана гэдэг. Би тэгээ энэ талаар бол одоо Монгол банкнд хянах шалгалтын газар бол хандсан байна. За тэтгэврийн зээлтэй холбоотой гомдол санал буурахгүй байгаагийн шалтгаан нь удахгүй болох сар шинийн баяр. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд тэнгэрт хадаад байгаа энэ үед бага тэтгэвэр авдаг ахмадуудын хувьд сар шинийн баяраа тэмдэглэхийн тулд тэтгэврийн зээлээ тултал нь буюу 36 сараар авахаас өөр сонголтгүй байдалд оржээ. Харин 36 сарын тэтгэврийн зээл дээр зарим банкуд шалгуураа өндөрсгөж хамтран зээлдэгч батлан дагч шаардж эхэлсэн нь улс төрчид банкируудыг дахин хилцээрийн ширээнд суулгахныг шалтгаан болоод байна.